Орос улбаны улсын Сочи хотно болох өвлийн спортын 22 дугаар наадамд гүйлтийн цааны төрлөөр олон улсын хэмжээний мастер бямт орж отхон цэцэгнэр оролцохоор эрхээ авсан. Өнөөдөр өвлийн олимпиад оролцох баг тамирчдад Монголын төрийн далбаг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ наадамд оролцох Монголын баг тамирчдын аврагч даваасар нь Монголын төрийн алтан сая боловсон баг гардуулах боллоо. Өвлийн олимпиад Монгол улсыг төлөөлж оролцох баг тамирчид энэ сарын 30-нд Сочи хотыг зорих юм байна. Дасгалжуулагч тамирчдын хувьд бэлтгэл бүрэн хангагджээ. Баярлалаа. Олимп зорих анхны хамгийн олимп миний хувьд. За тэгээд бэлтгэл сургалт сэтгэл зүйг тамирчиндаа маш том юм. Тэр тал дээр миний хувьд бол маш сайн хангагдсан. За төр засгийнхаа буйнд гадаад орноор том твийн одоо зөвшөөрлөлтэй байдаг Орос улбаны болгож байгаа улсын тамирчдтайгаа бэлтгэл сургалтаа хамт бэлтгэл сургалт хийж яваад ирлээ. Тийм болохоор амжилтын хувьд тэнд очиод тэр тамирчдын миний хувийн зүгээс судалгаа тэр зам талбай цаас цаг агаа маш чухал гэдэг. Тэр тал дээр миний хувьд бол судалгаа хувийн зүгээс маш сайн хийсэн. Ерөнхийдөө амжилт бол одоо тэнд очиж сайн гаргана. За бид нэр Сочигийн олимпийн анх тэмцээнүүдэд 2013 оноос хавуулаад бэлтгэсэн байгаа. Аавс дээр Итали, Чех, Япон зэрэг орнуудад олимп 2 их цуглуулах тэмцээнүүдийг цуглуулсан байгаа. Тэгээд одоо 1 сарын 30-нд олимпийн Сочиг зорих байгаа. Тэгээд бидний нээлтийн тэмцээн бол 2 сарын 7-нд болох байгаа. Бидний бэлтгэл бол сайн хангагдсан байгаа. Бид нар одоо олимпийн орон дээр байрлал бэлтгэл сургуультай гээд Скарисоор цанын базад бэлтгэл сургуультай хийж байгаад. Яг оролцох эрэгтэй эмэгтэй нэг тамирчин дасгалжуулагчтай 3 байгаа. Яг бүр олимпиад оролцох бүрэлдэхүүн бол 21 хүний бүрэлдэхүүнтэй оролцох байгаа. Бичмэл бэлтгэл сургууль сайн байна. Бид энэ сарын 30-нд явна. Бүгд очиод 13 хоног бэлтгэл хийнэ. Газар дээр цагаагаар дасах. Тэгээд орчинтай тэгээд цааныхаа тоос цагийн зөрөө гэдэг дасгах ямар ч гэсэн гайгүй. Ёслолын арга хэмжээний үеэр Инсбург 64 буюу манай улс анх удаа өвлийн олимпиад оролцсон 1964 онд эх орноо төлөөлөн оролцож байсан баг тамирчдад олимпийн анх дахь шүргэмжлэлийг гардуулсан юм а. Одоо 50 жилийн өмнөх түүх ярих гэж байна. 50 жилийн өмнө 24 настай байхдаа Монгол улсаа төлөөлж өвлийн олимпийн төвд анх удаа одоо цаан дэшүүрийн төвдөр Австрийн хотод болсон 9-р олимп гэж болсон шүү дээ. Энд одоо их олон улсууд ирсэндээ төв дэлхийн бүх улсууд нийлж сайхан өчтэй алдартай улсуудын дунд одоо Монгол хүн яаж оролдог, яаж одоо соёлтой явдаг тэр бүх үйл ажиллагаа үзүүлсэн гэж бид боддог. Ухаандаа бол одоо сасан дээр мөрөө гаргана гэхээр бид бол одоо манай олимпийнхаа тамирчдын мөрийг гаргасан улс гэж ойлгодог шүү дээ. 1961 онд Монголын бүх ард түмний сертификат гэж болж байсан. Эндээс шалгарсан хүмүүсүүдээ 64 оны олимпиад шигшиж авч байсан. За тэгээд олон улсын тэмцээн, дэлхийн аваргын тэмцээн, Азийн тэмцээн энд бүгдээ шалгарч яаж олимпиад орох эрхээ авч байсан да. Соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл олимпизмын үйл хэргийг цаашид улам дэмжин ажиллахаа энэ үеэр мэдгдлээ. Монгол Улсын засгийн газрын 2013 оны 365 дугаар тогтоолоор залуучуудын тэшүүрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар өндөрлөг байршилд спортын бэлтгэлийн төв байгуулах тухай засгийн газрын 02 тод тогтоолыг батлуулж, уг тогтоолын хүрээнд Монголын биатлоны холбоо Төв аймгийн Эрдэнэ суманд биатлон цаны спортын олон улсын бэлтгэлийн төвийг байгуулахаар ажиллаж эхлээд байна. Тэшүүр, хоккей, уран голголт зэрэг спортыг хөгжүүлэхийн тулд өвлийн спортын ордон байгуулах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа.